Бангладешийн улс төрийн намууд сонгуулийн өмнө бодлогоо өөрчилж эхэллээ. Америк нэгдсэн улс Венесуелийн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг хураан авчээ. Вашингтонд үерийн улмаас 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх төлөвтэй байна. Бүгд найрамдахад ард улсын эдийн засаг 2025 онд 5% өсөх төлөвтэй байна. Сайн бацхан үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Бангладеш улсын үндэсний нам 2026 оны 2 дугаар сард болох сонгуулийн өмнө тус улсын Жамаат-е-Ислам гэх исламын шашинтай улс төрийн намтай холбоогоо таслалаа. Үүгээрээ тус нам өөрсдийгөө либерал ардчилсан хүчинг дэмждэг гэж тодорхойлоод байна. Бангладеш улсын хувьд уг үйлдэл нь 1990-ад оны ихэнх үеэс хойш гарсан улс төрийн томоохон өөрчлөлт болоод байгаа. Тодорхойлох юм бол тус улсын ерөнхий сайд асан Шейх Хасина өөрийн 15 жилийн турш үргэлжилсэн бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2014, 2018 болон 2024 оны сонгуулийг хатуу хяналттай зохион байгуулж байсан хүний эрхийн зөрчил гаргаж санал зорилтыг нуун далдалж дарж байсан байна. Харин Хасина галбан тушаалаасаа огцорсноос хойш 16 сарын хугацаанд тус улсын улс төрийн дэд бүтцэд ийхүү томоохон өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Бангладеш улсад засгийг барьдаг томоохон гол хоёр нам байдаг нь Хасинагийн Авами лиг болон үндэсний нам юм. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргийг үндэсний нам гүйцэтгэж Авами лиг намын гол өрсөлдөгч байсан. За одоогоор Авами лиг намын хувьд Хасинад олгосон цаазаар авах ялыг эсэргүүцээд байна. Тэрээр энэтхэг улсад өнгөрөгч оны 8 сараас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа юм. Харин үндэсний намаас баримталж байгаа стратеги нь ардчлалыг шашнаас салгах үзлийг үргэлжлүүлэхийг зорж байна. Ингэхдээ Жамаат-е-Ислам намын улс төрд үзүүлэх консерватизм болон 1971 оны чөлөөлөх дайны маргаантай асуудлаас үндэсний нам ийхүү харилцаагаа тасалж үзэл сурталын хувьд тустай болохоо илэрхийллээ. Үндэсний намын төр дарга Тарик Рахман 1971 оны Бангладеш улсын чөлөөлөх дайнд Жамаат-е-Ислам нам тусгаар тогтнол либерал үзлийг эсэргүүцэж Пакистаны цэргийн дэглэмийг дэмжиж байсан гэж сануулж шүүмжилж байсан удаатай. Гэхдээ тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Мирза Фахрул уг шийдвэр үндэстнийг шашнаар нь хагаралдуулж уймэн саман үүсгэх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна. Харилцаагаа таслаад байгаа тус хоёр намын хагарал гинтийн зүйл байгаагүй юм. Өнгөрсөн хугацаанд үндсэн хууль дэд бүтцийг өөрчлөх шин тал дээр хоёр нам олон сарын турш саналын зөрүү ихтэй маргаан тэмцэлтэй байсан. За үүнээс гадна улс төрд гарч байгаа өөрчлөлтүүд иргэдийн дунд ч хагарал үүсгэж олон нийтийн уур амьсгал савлаж эхлэв байна. Хэрвээ үндэсний нам Жамаат-е-Ислам намтай энэ чигээрээ харилцаагаа таслах юм бол Хасинагийн дараах дотоодын улс төрийн томоохон гол тоглогч болж магадгүй байна. Америк нэгдсэн улсын хүчин Карибын тэнгис дэх Венесуэл улсын ойролцоо явж байман Венесуелийн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудыг өөрийн хяналтанд авсан хэрэг гарчээ. За үүнийг Венесуелийн эрх баригчдын талаас хүчтэй эсэргүүцэж байна. Карибын тэнгис нь Америк ТV-ийн 20 гаруй улстай хилдэг олон улсын хуулийн дагуу улс орнуудад өөрийн зэрэгэлдэх эрэг орчмын бүсийг ашиглах, удирдах эрх байдагч уг тэнгис нь олон улсын дундын газар нутаг бөгөөд аль ч улсын эзэмшил биш юм а. Тиймдээч Венесуелийн эрх баригчид хөлөг онгоцуудыг нь хураах эрх Америк нэгдсэн улсад байхгүй. Энэ бол далайн дээрэм хийж байгаагаас ялгаагүй хэрэг гэж үзээд байна. Мөн Америк нэгдсэн улсын эсрэг өөрийн тусгаар тогтнол, байгалийн баялаг, үндэсний бахархлаа хамгаалах бодлогоо баримтлан гэдгээ илэрхийллээ. Энэ хүрээнд Венесуелийн засгийн газар зохих олон улсын байгууллагуудад Америк нэгдсэн улсын эсрэг гомдол гаргаж магадгүй байна. Харин нөгөө талд уг ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тэмч амархан хөлөг онгоцуудыг буцаан судлах шинжгүй байна. Зарим их сурвалжуудын мэдээснээр хөлөг онгоцон тээвэрлэгдэж байсан газрын тосыг Америк нэгдсэн улс өөртөө хадгалан үлдээж магадгүй гэлээ.
Хөлөг онгоцуудыг хураан авсан шалтгааны тухайд тэдгээр газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоцууд нь Америк нэгдсэн улсын хоригт орсон Венесуэл болон Иранаас газрын тос зөөвөрлөж байсантай холбоотой юм байна. За энэ оны 9 сараас эхлээд Америк нэгдсэн улсын зүгээс Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурог хар тамхины 8 худалдаанд оролцоотой гэж үзэн Венесуэл улсын газрын тосны хоригт оруулсан байдаг. За мөн Карибын тэнгист явж байгаа хөлгүүдийг хар тамхины 8-тай холбоотой гэж үзсэн тохиолдолд шууд агаараас цохилт өгч эхлэдэг байгаа юм. За үүнд нь Венесуэл улсын хөлөг онгоцууд ихээхэн өртөж, энгийн иргэд хүртэл амиа өргөдөж байна. Цааш нөхцөл байдал улам хурцтаж, олон улсын шинжээчид болж буй үйл явдлыг олон улсын хууль эрх зүйн хувьд томоохон асуудлууд үүсгэх магадлалтай гэж хэлж байна. Вашингтон мужийн баруун хэсэгт олон өдрийн турш их хэмжээний адар бороо орсноор гол мөрнүүдийн усны түвшин түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрч үерийн аюулд өртөх магадлалтай оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Өмнөх шуурганаас гарсан эвдрэл хохирлыг засаж амжаагүй байхад дараагийн шуурга гарч байгаа нь нөхцөл байдлыг улам хөндрүүлж бүс нутаг ихээхэн усан давтахад хүрээд байна. Урд өмнө тохиож байгаагүй энэхүү үерийн усны түвшин нь үерийн хамгаалтын ханыг давж хуучин далангуудад их хэмжээний даралт өгснөөр далан орох эрсдэлтэй болгож байна. Вашингтон мужийн засаг дарга Боб Вергиус нь муж даяар онцгой байдал зарлаж удахгүй 100 мянган гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсч магадгүй гэдгийг иргэдэд анхааруулад байна. Онцгой байдлынхан Ортинг, Чихалис хотуудад үерийн түвшин огцом нэмэгдсэн тул хотын оршин суугчдыг аврах ажиллагааг эхлүүлээд байна. Мөн үерийн улмаас хөрсний нуралт үүсэж тус бүс нутгийн хэд хэдэн хурдны замуудыг хаахад хүрсэн нь уулархаг газрын зарим хэсгүүдийг хооронд нь тусгаарлахад хүргэжээ. Үндэсний гвардийн албаны нэмэлт хүч дэмжлэг үзүүлж байгаа бол орон нутгийн удирдлага болон ажилчид элсээр дүүргэсэн уут, шуудай, хамгаалтын хаалт ашиглан айл өрх, бизнесийн газруудыг хамгаалах тал дээр анхаарч ажиллаж байна. Эх 7 хоногийн ихээр дахин шуурга ирэх төлөвтэй байгаа учраас албаныхан тус бус нутагт аюултай байдал үүсгэж эрсдэлтэйг анхааруулан сэрэмжлүүлэг өгөөд байна. Дэлхийн эргэн тойронд болж буй байгалийн гамшигт үзэгдлүүд нь ур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрчимтэй ихсэж байгааг харуулж байгаа юм а. Ийхүү энэ мэтчлэн дэлхийн дулаарл нэмэгдэхийн хэрээр агаар мандлын чийгшил ихсэж шуурга дагуулсан хүчтэй адар бороо улмал газар авах төлөвтэй байна. Цаг агаарыг өөрчлөлтийн улмаас үүдсэн их хэмжээний бороо нь үер үүсгэх нөхцөл бүрдүүлж одоо байгаа далан хамгаалтын системүүд ачааллаа дийлэхгүй төрвөл үүний цаана олон мянган хүн дэд бүтцийн асуудлаас болж хохирол үүсэх эрсдэлтэй байгааг илэрхийлж байна. Эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас бүгд найрамдах Хятад ард улсын 2025 оны өсөлтийн төлөвийг дахин дээшлүүллээ. Шинжилсэн тайланд Хятадын эдийн засаг энэ жилийн төгсгөл гэхэд жилийн бүтэн дүнгээр 5% өснө гэж таамагласан байна. За ингэснээр эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 3 дахь удаага нэмэгдүүлсэн хэрэг болж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага олон улсын эдийн засгийн төлөв байдлын тухай хамгийн сүүлийн тайландаа Хятад улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 4.9%-аас 5% болгон ахиулжээ. Ийхүү олон улсын байгууллага он гарснаас хойш Хятад улсын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг удаа дараа нэмэгдүүлж байгаа нь тус улсын эдийн засгийн уян хатан тогтвортой байдалд итгэл нэмэгдэж байгааг харуулж байна. Байгууллагын судлаачдын дүгнэж байгаагаар Хятад улс төсвийн тэлэх бодлого баримталж, иргэдийн орлого дэмжих, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэнийг, тэр дундаа автомашин болон гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зах зээлд чиглэсэн хөтөлбөрүүд дотоодын хэрэглээг үр дүнтэйгээр нэмэгдүүлж, экспорт болон экспортод чиглэсэн аж үйлдвэрийн салбарууд сайн үзүүлэлттэй байхад нөлөөлжээ. Мөн эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга Тамас Хажба дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал гадаад хүчин зүйлсийн хувьд тодорхойгүй байгааг хэдийж Хятадын эдийн засаг 2025 онд төсвөртэй байж бүтцийн хэмжээний өөрчлөлтийг хийж байгааг онцлон хэлж байлаа. Бүгд найрамдах Хятад улс 2025 онд хөдөө аж ахуйн хөдөө тосгоны сэргэлтийн бодлогодоо томоохон ахиц гаргажээ. Тухайлбал шинэ технологийн хэрэглээ өргөжөж, орон нутгийн дэд бүтэц сайжран, ган, үер зэрэг цаг агаарын онц ноцтой олон асуудал тулгарсан ч ургац нь нэмэгдэжээ. Мөн дэвшилтэт технологиг ашигладаг шаардлагатай ур чадварыг эзэмшсэн фермүүдийн тоо 20 саяд хүрч огцом нэмэгдсэн байна.
Хятад улс 2025 онд хөдөө аж ахуйг бэхжүүлэх, тариаланжид хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлж байна. Үүнд тариалангийн талбайг хамгаалах, хөдөө аж ахуйн техник худалдан авах, хөдөө аж ахуйн үйлчилгээ болон даатгалын хураамж зэрэгт татаас олгох замаар үр тарианы үйлдвэрлэлийг урамшуулах арга хэмжээнүүдийг багтааж байна. Мөн өндөр стандартын тариалангийн талбай байгуулах шинэ төлөвлөгөөг эхлүүлж, энэ онд ойролцоогоор 5.3 сая га тариалангийн талбайг шинээр нэмэх, шинжлэх зорилт тавьсан байна. Хэрэгжилтийн тухайд 2025 он гарснаас хойш Хятадын газар тариалангийн аж ахуйн нэгжүүд 702 мужид үр тариа хүнсний тос болон бусад голны ургамлын ургацыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлжээ. Энэ онд Эрдэнэшийн ургац мэдэгдэхүйц нэмэгдсэн ба тариалалтын дундаж нягтрал 1 гад 45,000 ургамал байснаас 75,000 болж өссөн бол Шинжааны зарим хэсэгт 105,000-ыг давсан байна. Түүнчлэн технологийн дэвшлиг шингээсэн газар тариалан энэ жилийн гол чиг хандлага байсан ба ургацын сонголт талбайн хуваарлалтыг зохицуулахад их өгөгдлийн загваруудыг ашиглаж хэлжээ. Түүнчлэн улаан буудаан боловсрч гүйцэх хугацаатай техникийн хуваарлалтыг уялдуулах, үүлэн технологийн системийг нэвтрүүлснээр техникийн сул зогсолтыг багасгаж, зуны ургац хураалтыг хуваарь хугацаанаас 2-7 хоногийн өмнө дуусгахад тусалжээ. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн техник хэрэгсэл илүү боловсронгүй, практик хэрэглээнд нийцсэн болж хөгжсөн байна. Улс орны хэмжээнд уулархаг бус нутагт газар тариалангийн тоног төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор туршилтын эхний ээлжийн мужуудыг тодорхойлжээ. Газар тариалангаас гадна хөдөө тосгоны аж амьдралыг дээшлүүлэх ажилд аялал жуулчлал мөн чухал нөлөөтэй. Тэгвэл онгоцноос хойш улсын хэмжээнд мууж хотуудын удирдлагууд жуулчдыг татах зорилгоор 1597 тосгон сууринг хөдөөгийн аялал жуулчлалын төв болгон зарласан байна. Түүнчлэн дэд бүтцийн шинжилгүүдийг эрчимжүүлж хот хөдөөгийн ялгааг багасгасан байна. Тодруулах юм бол тосготын 90% нь 5G сүлжээнд холбогдож хөдөө орон нутгийн замын урт 464 сая километрт хүрсэн байна. Мөн оны эцэст гэхэд цэвэр усны шугам сүлжээний хамралт 96% хүрч дэлхийн хамгийн том хөдөөгийн цөвлөрсөн усан хангамжийн системийг бүрдүүлэх төлөвтэй байна. Хөдөө орон нутагт боловсрал, эрүүл мэнд, өндөр насны асрамжийн үйлчилгээний хүртээмжч мэдэгцүүц сайжирсан байна. 2199 гаруй мужид нэгдсэн эмнэлгийн сүлжээг нэвтрүүлж, тосгоны эмнэлгүүдийн 95 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт бусад үйл явдлыг товчхон хүргье. Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн хүүгийн төвшин унаж магадгүй гэсэн хөрөнгө оруулагчдын таамаглалаас болж мөнгөний үнийн өсөлт 60 Америк доллароос давж түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Мөн мөнгөний өсөлтөд үйлдвэрлэлийн салбарын байнгын эрэлт ихээхэн нөлөөлжээ. Мөнгө цахилгааныг дамжуулах тал дээр бусад бүх металлаас илүү сайнд тооцогддог хэдий ч мөнгийг олборлох үйл явц ярвигтай буюу бусад металлыг олборлох явцад дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр олддог байна. Нийлүүлэлтийн хувьд хязгаарлагдмал уг металлд өндөр тариф тогтоохыг гэсэн болгоомжлолоос болж худалдан авалт эрс ихсэж байгаа юм байна. Харин энэхүү мөнгөний үн өссөн үзүүлэлтээс болж зарим үйлдвэрлэгчид нөөцлөж эхлэх юм бол бусад оронд мөнгөний хомсдол үүсэх эрсдлийг бий болох юм а. 2026 оны Eurovision дууны тэмцээнд Европын хөргөн нэвтрүүлгийн холбоо Израиль улсыг оролцохыг зөвшөөрсний улмаас Исланд улс оролцохгүй болохоо зарлалаа. Газын бүсийн зэвсэгт мөргөлдөөний улмаас Израилийг тус тэмцээнд оролцохыг зөвхөн Исланд ч биш, Европын хэд хэдэн улс эсэргүүцэж байсан юм. Европын холбоо Израилийг уг тэмцээнд оруулах тухай шийдвэрт олон нийт сэтгэл дундуур байна. Үүний улмаас тус тэмцээнд Испани, Нидерланд, Ирланд, Словен зэрэг Европын холбооны бусад улсууд оролцохоос татгалзаад байгаа. Энэ жилийн Eurovision тэмцээн 5 дугаар сард Австрийн нийслэл Вен хотод болохоор толгойгдож байгаа. Харин Исланд улсын хувьд тус тэмцээнд төрүүлж байгаагүй ч 1999-2009 онуудад дэд байрыг эзэлж байжээ. Их Британд саяхан хийсэн судалгаагаар хүн төрөлхтний өвөг дээдэс бодож байснаас хамаагүй эрт буюу 400 мянган жилийн өмнө галт төлж байсан болохыг илрүүлжээ.
Suffolk дахь Барнхамын судалгааны талбайд хийсэн малтлагын үеэр халаасан захиурч чулуун багаж, шатаасан шавар, оч үүсгэхэд ашигладаг төмрийн перит зэрэг эрдэс бодисын уул мөр олдсон байна. Судлаачид гал төлсөн хүмүүс эртний неандерталчууд байсан гэж үзэж байгаа бол галыг хоол хийх, өөрийгөө хамгаалах гэд олон байдлаар ашиглахыг тэд нээсэн нь тэдний танин мэдхүйн хөгжилд ахиц гарахад нөлөөсөн байж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ неандерталчууд бол бидний нэг төрөл биш бөгөөд Homo sapiens нартай зэрэгцэн амьдарч байсан өөр нэгэн хүний төрөл зүйл юм. Мэргэжилтнүүд уг нээлтийг хүний оюун ухаан болон нийгмийн зохион байгуулалтын хувьслыг ойлгоход гарсан томоохон үйл явдал гэж үзэж байна. Венесуэла улсын сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо өнөөдөр Нобелийн энхтайны шагналыг гардан авах ёстой байсан. Харин тэрээр шагнал гардуулах ёслолд дотоодын улс төр болон аюулгүй байдлын улмаас оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж, түүний оронд охин нь өмнөөс нь оролцож шагналыг хүлээн авчээ. Харин ёслолоос хэдхэн цагийн дараа Мачадо өөрийн биеэр шагнал гардуулах ёслол болж байсан Осло хотод ирснээр олон хүний сэтгэлийг хөдөлгсөн үйл явдал болжээ. Венесуэлийн дотоодын улс төрийн асуудлын талаар дурдах юм бол тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог ардчилсан институцийг тарааж, чөлөөт сонгуулийг хааж, сөрөг хүчний удирдагчдыг хилмигдүүлсэн зэрэг шалтгаануудаас болон олон мянган Венесуэл иргэд эх орноосоо дөрөхөд хүрээдсэн. Харин энэхүү Мачадогийн гинтийн байдлаар гарч ирсэн нь олон улсын анхаарлыг татаж, тус улсын тогтворгүй байгаа улс төрийн асуудлыг эргэн нэг харахад хүргэжээ. Анхаарал хандуулсан баярлалаа үзэгчдээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр танд хүрэлээ.